За өнөөдөр болсон үйл ажиллагаан дээр оюутлага компани маань Хосаац гэмэх үндэсний хөдөлгөгч компанитай 3 жилийн хугацаанд энэхүү хөдөлмөр хамгааллын гутлыг нийлүүлэх сая орчим долларын гэрээнд гаргаж зурлаа. За ингэснээрээ оюутлагчид маань бол Монгол өхрийн арьсаар хийгдсэн гутлыг өмсөхийн боломжтой болж байна гэсэн. Мөн оюутлага компанийн хэрэгжүүлж байгаа Монголд үйлдвэрлэх стратегийн хүрээнд гарч байгаа амжилттай түүхүүдийн нэгийг хэсэг болж байна. За 2017-оос хойш бол нийтдээ 30 гаруй одоо Монголд үйлдвэрлэв гэсэн юм тендерийг зарласан бөгөөд одоогийн байдлаар 18 гэрээг нь бол бид аль биесээр амжилттай зураад хэрэгжүүлээд явж байна. 12 нь бол одоогийн үнэлгээний шатанд явж байгаа. Хосаац компанийн хувьд бол 80 гаруй ажилчин байгаа. За Монголын ярь ширний салбарын хувьд бол түүхийд бэлтгэн нийлүүлэгчтэйгээ нийлээд нэг 8000 орчим хүн ажиллаж байгаа. Цаашдаа бол ингээд ярь ширээ хүн боловсруулаад нэг 80% эцсийн бүтээгдэхүүн хийх юм бол дахиад 20,000 ажлын байрыг бол бүрэн боломж байдаг. Хоёр талын үйлдвэрийн ажилчид оролцож байгаа, дизайнерууд оролцож байгаа, тийм эсгүүрчид, оюутчид тэр олон хүмүүсийн оюун ухаан шингэж байгаа, хүч хөдөлмөр шингэж байгаа. Ингээд эцсийн дүндээ нэг гутал гэдэг бүтээгдэхүүн гараад ирж байгаа. Тэр гутал гэдэг бүтээгдэхүүн эргээд Монгол ажилчдын хоцолж байгаа байхгүй. Энэ бол өөрөө одоо юу гэдгийг Монголын малчны одоо хотноос бүтээгдэхүүн болсон энэ урт замд монголчууд бүгд өөрөө оролцсон. За тэгээд эцсийн дүндээ бол уул уурхаагаас гарч байгаа тэр уул уурхаагийн баялагийг бас олзуурлахад оролцож байгаа гэдэг. Ингээд энэ гутал харахад гутал боловч энэ бол маш тийм гайхамшигтай том ийм одоо кластер гэж бид нэр сүүлийн үед ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Олон талын оролцоог нэгтгсэн ийм л бүтээгдэхүүн гэж ойлгож байна. Манай үйлдвэрт анх бол 1997 онд нэг цөөхөн үнэтэй би нэг гутлын цех байгуулсан юм аа. Тэгээ явж байгаад 2005 онд ихнийхээ өргөжлөлөөгээд одоо Хосаац нэртэй гутлын үйлдвэр болсон. Яагаад би нэг онцлог хэлээд байна вэ? Үйлдвэр гэдэг юм биднээс одоо бүрэн утгаар нь ойлгох цаг болсон гэж бодож. Үйлдвэр гэдэг чинь манайч үндсэн 4 цэгтэй, дээр нь механик цэгтэй, засварын цэгтэй, үйлдвэрийн хэрэгтэй юмнуудыг өөрсдөө хийдэг. Тэгээд хүний нөөцийн бодлогоо өөрсдөө зохицуулж чаддаг. Гадагшаа харьцаа сайн болоод тээврийн байгууллага шийдэх юм бол үйлдвэр дүнгиж эхэлж байгаа юм тэр. Ер нь биднээс энэ гутлыг нэг жил бэлдсэн. Туршид жил хагас явуулсан. Жил бэлдээд энэ гутлын янз бүрийн дизайн, өмсгөл хэмжээ бүх юм энэ тийм код өмсгөлийн үйл байгаа шүү дээ. Энэ хөлийг хэд айцмаатай таарах жоохон дотор нь зузаан юмстай яг үгээд ингээ хийгдээд дараад нь оюутлага компани жил хагас дурсан байхгүй. Манай өгсөн гутлоодгоныг одоо Шанхай одоо Германд явуулаад бүх нөгөө 7 стандартыг хангаж байгаа нь тест тэгээд болохгүй буцаагаад болгоул энэ хангаж байгаа энэ болохгүй. Одоо бол энэ бүх стандартын одоо юу гэдэг шалгалтыг дагцсан гутлын дээр миний гардаг байж. Хамгийн ажлаар зайлсан төр одоо тог зохиолдвол хэрнээ контактыг болох нөгөө бас газар дуудаг. Тэр чинь бас нэг захиргааны төлөв болчихж байгаа шүү дээ. Бас нэг инженерийн захиргааны бодлоо зарим шүү дээ. Зүгээр ингээд дурын голон гэхгүй. Нэг хэсэг нь хоншоор X, нэг хэсэг инженер X, нэг хэсэг доороо X. Биднээс шийдвэр хэцүү байсан. Бишгэлдэг хэсэг дээрээ энийг бол биднээс Монголын зөв шийдсэн гэж бодож байна.